Ийм стресстэй төгсрлийн талаар ярих хэсгүүдээ. Сайн байна уу та? За зөвгүй юу. Үгүй юу. Тэгвэл энэний ч тастад оруулах юм чи яах юм чинь чи асуултанд хариулахгүй юу? Одоо чи ингээд хөгжлөлт ер нь өдөрт хэдэн цаг зарцуулдаг вэ? Өдөрт тэгээ за хамгийн ихтэйгүүл нэг цаг гарна. Тэгээд хамгийн багадаа тэгэл 30-40 минут болдог шүү дээ. Хөгжлөлтийг шийдвэл замаар хамгийн гол нь одоо тэгээд гадаадын орнуудыг харж ачсан замаа аюул болчихсон. Мөнгөний хүмүүсийн судалгаан дээр үзлээд хийвэл болохгүй зүйл байх гэж байна. Надад гэхдээ тэр нөгөө нэг нэмж зохион байгуулалтаас илүү одоо монголчууд нөгөө нэг бодлоосон ч хоёр бодлоосон ч ойрхон байсан ч машинтайгаа гараад идэг тэр л болжвол ойрхон байсан ч гэсэн алхачих юм бол машины хөдөлгөөн ерс буурчих юм шиг санагдаад байна. Зарим уулзрууд дээр ингээд цагтаанаар засуулаад идэв штэ гэрлэн тахад. Одоо цагдаа нар байхгүй болно. Тэгээ цагдаа нар байхгүй болно шөөстөө уучлаарай. Google биш өөртөө итэг. AI-д биш логикдоо итэг. Википедиагаас илүү чухал нэг зүйл бий. Тэр бол яагаад гэж асуух чадвар. Харсан бүхнээ асуултаар сольж, мэдсэн бүхнээ задлан шинжилдэг хүмүүсийг мэдлэгт дурлагсад гэдэг. Тархиа асаа. Энэ бол нууцлаг зүйл биш. Харин бидний одоогоор бүрэн тайлбарлаж амжаагүй үнэн. За математикийн шинжилгээ ухаан бол бүх төрлийн шинжилгээ ухаанд одоо хэрэг болдог. Түүний дотор хамгийн их өргөн хэрэглэгээ олж байгаа шинжилгээ ухааныг бидний та бүхний хамгийн сайн мэдэх хиймэл оюун ухаан байна. За бидний өнөөдрийн ярианы сэдэв бол замын хөдөлгөөний одоо тээврийн хэрэгслийн загварыг яаж хийх вэ? За улмаар энийг хиймэл оюунтай холбох ямар боломж байна гэдгийг бид нар ярих гэж байгаа. Улаанбаатарын хэмжээнд энийг бол цогцоор нь авч үзэх юм бол энэ хиймэл оюунтай холбогдох ёстой. Яагаад гэвэл энэ бүх гэрдэн зохионуудын асуултын хугацаа энэ бол үргэлжлэх хугацаа бол хоорондоо системээр холбогдсон байх ёстой. Хиймэл оюун ухааныг бол энд оруулж ирнэ гэдэг нь бол гэрдэн зохио дээр бол хиймэл оюун ухааныг байрлуулна гэсэн үг. Тэндээ камертай, тэндээсээ мэдээлэл авдаг. Замын нэгтийг бол шууд тооцоолно, урсгалыг тооцоолно, хамар хоорондын зайг тооцоолно. Энийг бол шууд компьютер одоо хиймэл оюун өөрөө зургийг аваад тоолоод энэ бүх зүйлийг бол хугацааны эгшин болгонд энэ параметруудыг бас тооцоолчих ёстой. Хиймэл оюун тоологцоор. Хамар хоорондын зай гэдэг нь юу гэсэн үг гэхээр хоёр машины жишээлбэл урдлын машины хамраас ардлын машины хамар хүртэлх энэ зайг бол хамар хоорондын зай гэсэн энэ нэртэй ойлголт байдаг. Замын одоо менежмент бол энэ бол headway distance гэсэн ингээд хоёр машины хоорондох зай. Түүнээс гадна хоёр машины бас хоорондын цэвэр зай гэж ойлголт байдаг. За тэгэхээр хоёр машины хооронд бол бид нэр тээврийн хэрэгсээр хамар хоорондын зай ярих нь мөн дунджаар бас хамар хоорондын дундад зай ярих юм бэ. Нэгт юутай холбоотой гэхээр хамар хоорондын зайтай 1 км замд явж байгаа хамар машины тоовол хамар хоорондын зайтайгаа уруу хамааралтай байдаг байх нэ. За түүнээс гадна бидэнд бол урсгал гэж зүйл байгаа. Замын тодорхой нэг цэгийг нэг цагийн турш туулан өнгөрч байгаа машины тоог бол одоо хөдөлгөөний урсгал гэж нэрлэж байгаа. Одоо хамар хоорондын хурд гэсэн 3 дахь хурдны ойлголт бол гарч ирэх гэж байна. За энэ юу гэхээр энэ хамар хоорондын дундад зайг хуваах нь ааш гэсэн цаг. За ааш юу вэ гэхээр замын тодорхой цэгийг хоёр машин дайран өнгөрсөн хугацааны тэр интервалыг бол хамар хоорондын хугацаа гэж нэрлэж байгаа. За төгжрөл баг байлгахын тулд яах ёстой гэхээр нэгдүгээр бид нар бол сая энэ зам дотроо бид нар аль болох их урсгалыг хангаж өгөх ёстой. Аль болохоор асуултын хугацааг бол бид нар оновчсноор бол хамгийн одоо энэ зам дээр бол аль болохоор цөөхөн машин үлдээсэн тийм урсгалыг гаргаж өгөх ёстой. За дараагийн уулзраа нэвтрэхдээ бид нар энд бол саацах ёсгүй, төгжрөл үүсэх ёсгүй гэсэн энэ бүх зүйлүүдийг бол гэрдэн зохионы шилжих хугацаагаар зохицуулах ёстой. Гэрлэн тохиогоо хоёулаа хиймэл оюун ухаантай хослуулна гэж байгаа. Энээс өөр аргаар төгжрлийг бууруулах бас боломж байгаа болов. За хиймэл оюуныг одоо ашиглаад төгжрлийг одоо бууруулах гэсэн нэг юм бид нар одоо санаа ярьлаа тийм ээ. За энэ бол мэдээж одоо хөгжилтэй орнуудад бол энэ бол бодвол одоо туршигдаад хэрэглэгдэж байгаа багч би бол найдаж байна. Ягаад гэхээр энэ бол гарцаагүй одоо чухал асуудал. Зүгээр бас ийм Монголд бол энэ төрлийн аппликейшнуд орж иж байна тийм ээ. Тэгвэл одоо жишээлбэл жолооч хүнд бол өөрт нь өөрийнхөө зам төгжрлийн одоо аппликейшн суулгаад энэ замаар хувь хүнд нь одоо та энэ замаар яваад тэр цэг дээр хүрэхин тулд энэ замыг сонгоод
одоо энэ замаар өөрт нь зориулах нь шүү дээ. Одоо манайхны нэг төгжрлийн юу хардаг нэг улаан зураастаа бол төгжрөл гэдэг биш. Хувь хүнд өөрт нь хандсан аппликейшнэр байх юм бол та энэ цэгээс тэр цэгт хүрэхийн тулд ерөөсөө заавал нийтийн урсгал орох шаардлагагүй өөр замаар явдаг ийм боломж байна гэдэг. Хувь хүнд нь өөрт нь зориулсан тийм одоо мэдээлэлээр хангадаг тийм аппликейшн одоо байх. Улаанбаатарт нэг 230 гаруй ийм уулзуур байдгийн бай. 230 гаруй уулзуурын чинь 110-д нь болоо гэрлэн дохоо байдгийн бай. Аль гэрлэн дохоо ямар хугацаанд асч байх хэвтэй, ямар урсгалтай төгжрөл байхгүйгээр сайн бүхий юм. Тэгэхээр энэ 110 гэрлэн дохоо чи хоорондоо мэдээлэл солилцож ингээд бол бүхэлд нь ийм комплекс систем өсөж байгаа. Плейлтийн хугацаа бол бага байх ёстой. Явган хүн бол гарцаа бол төггүй гарсан байх хэрэгтэй. Төгжрөл бага байх ёстой. Урсгал их байх ёстой. Нэгт бол бага байх ёстой. Энэ бүх үзүүлэлтүүдийг бол комплексны тавьж үзэх юм бол энэ динамик оноочлын бодлого. Замын хөдөлгөөнд бол эн ширхэг машин одоо тээврийн хэрэгсэл оролцож байгаа гэж үзье. За тус хүрийнхэн хурдууд бол B1, B2, за B гэсэн хурдуудтай. Тэгэхээр хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн бол дундаж хурд гэсэн ойлголт гарч ирнэ. За дундаж хурд гэдэг бол эдгээр дунд хурдуудын одоо дундч нь Архимед дундч нь бол энэ замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дундаж хурд гэж үздэг. За энд бол хөдөлж байгаа урсгал эн ширхэг тээврийн хэрэгсэл хөдөлж байна. Хурдууд нь бол ээл замыг туулах хугацаанууд нь бол харгалзан Т1 Т2 гэх мэтлэн Т1 гэсэн хугацаанд ээл гэсэн замыг туулдаг байг. Энэ болохоор нийт явсан туулсан зам байгаа. Ээл гэж байна. За энээр бол нийт хугацааны дундчийг энэ замыг бол өөр хугацаанд туулна. Ийм учраас бид нар дундчийг аваад хуваачиж байгаа. Түүнээс гадна замын нягт гэж байгаа. Өөрөөр хэлбэл энийг зааж тодорхой урттай замд бол явж байгаа машинуудын тоо гэж жишээлбэл 1 км урттай замд хөдөлж байгаа тээврийн хэрэгслийн тоог бол нягт гэж нэрлэж байгаа. Эдгээр томьёонуудаас бид нар хялбархан дараах гаргалга хийж байгаа. Q гэдэг урсгал маань юутад тэнцүү гэхлээр хамар хоорондын хурдыг үржүүлэх нь нягт байдаг байх нэ. Нягт байдаг. За энэ бол маш чухал томьёо. Жишээлбэл энэ зайнууд бол энэ нягт хурд хамар хоорондын зай эдгээр бол дандаа хувьсах хэмжигтүүнүүд. Өөрөөр хэлбэл хугацааны моментод бол К бол хугацаанаас хамаарсан функц байх нь. Урсгал бол хугацаанаас хамаарсан функц байх нь. За хамар хоорондын дундаж хурд гэдэг бол өөрөө бас хугацаанаас хамаарсан функцуд. Тэр энэ функцуд бол хугацаанаас хамаарат 900 өөрчлөгдөж байгаа. Ийм хэмжигтэн. Математикаар бол энэ хувьсах хэмжигтүүнүүд буюу манай загвар дээр бол хувьсгчуд болж өгч байгаа. За гэрлэн дохойн уулзууд авч үзье. Тэгэхээр энэ зай бол нэг уулзуураас нөгөө уулзуур хүртэлх зай бол ээл гэсэн зай бол тогтмол байна. Тэгэхээр туулах зам Улаанбаатарын хэмжээнд явж байгаа бүх уулзуурууд бүх одоо энэ гэрлэн дохойны хоорондох зайнууд бол бүгд тогтмол. Ээл уртаа гэсэн энэ зам дээр түрүүн B6-тай гэсэн тийм ээ одоо S6-тай гэсэн ийм хамар хоорондын зайтайгаар хичнээн машин багтаж болох байд. Ямар хөдөлгөөнгүй үед. Ийм учраас энэ бүгд зүйл бол уулзуур хоорондын зай, уулзуур хоорондын туулах зам эдгээр бол бүгд загварын параметрууд энэ тогтмол хэмжигдэхүүнүүд байх нь. Гэрлэн дохоос бодоод л энд зогсон гүйцээд энд чинь замдаа багтгаа байгаад ийшээгээ орж чадхаа байгаад төвжил өсөж байгаа байхгүй да. Тэгэхээр гэрлэн дохоог бол багасгах ёстой ер нь бол. Тэ. Хэрвээ нэмж тавих юм бол асфальтын горимд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гэх мэт чинь олон янз байна л да. Тэгэхээр энэ санаанууд бол яаж юм гэхээр тийм шин санаанууд би биш гэж бодож байна. Харин Монголд одоо энийг одоо мэрэгчлээд одоо бошуухан энийг нэвтрүүлэх ёстой. Нэг хөлөглөг явуулж байна. Шаардлагатай байна. Нэг шаардлагатай. Цагдаа нар байхгүй.
Яагаад гэвэл бүх юм чинь химд оюунаар удирдах байна. Одоо манайхны химд оюун бол бас тавиад зөрчилдөд илрүүлээд байгаа юм байна. Ингээд зам жишээлбэл тийм ээ. Юуны одоо давдгуу зураастайгаар даваад явчихвал одоо зөрчил орж ирж байна. Тэр чинь бас нэг ёсондоо юм бүртгэлээд энийг хянаад чадж байгаа байхгүй та. Миний ярьж байгаа бол энэ гэрлэн тохиолд байгаа юугааг химд оюуна гэдэг. Нөгөө бүх 110 чинь хоорондоо мэдээлэл солилцож байгаа юм. Ягаад гэвэл бүх 350 мянган машин хот дотор явж идэг гэж байгаа юм. За тээврийн автобус нэг хэд вэ? 1000 байна тий. За тийм нэг тээврийн хэрэгсэл одоо автобусууд бүгд ордог тээврийн хэрэгсэл. Тэгэхээр энэ 300 мянган машин чинь энэ бүх уулзруудад тараад байрлаж штэ. Энийг хөдөлгөөнийг бид завшдах хэрэгтэй байна. За тэгэхээр асуудал яаж тавигдж байгаа гэхээр хичнээн гэрлэн тохио байгаа бэ. Бүгд хоорондоо холбоотой. Химд оюунаараа бүгд хоорондоо харьцаж байгаа. Ер нь одоо ингээд төвчрлийг саяны томьёололоор тооцох юм бол хэдэн үе бүр нэгж үзэж байгаа вэ? За энд бол бид нар одоо өмнөдөө хэлж чадахгүй. Ягаад гэвэл бид нар энийг химд оюунаа эхлээд ажилуулад тэгээд өмнөхтэйгээ харьцуулаад тийм ээ. Одоогийн төвшнийг бид нар одоо яг өмнөдөө бол мэдэхгүй шүү дээ. Тэ. Ямар ч хэлсэн энэ дээр одоогийн байгаагаас бол сайжирна. Тэгээ ерөнхийдөө санаа бол химд оюуныг ашиглая. Их хөгжил бол энэ 230 уулзуур дээр байгаа их хөгжлийг хугацааны эгшин болгонд дандаа боловсруулж гэсэн үг. Математик бидэнд замын төвчрлийг бууруулах боломжийг харууллаа. Тэгвэл та юу гэж бодож байна? Хотынхоо төвчрлийг шийдэхэд бидэнд хамгийн хэрэгтэй алхам юу вэ?